Монголын археолог. Археологийн хүрээлэн байгуулагдсны 20 жилийн ойд сорив. Төв Азийн өндөрлөгт орших Монгол орон нэгэн эртний хүн үүссэн цагаас эхлээд эртний төр тулс хүн Сянби Жужаан түрэг уйгар хятан Монголын эзэнт хүрэн Манжичин улс 19-р зуун хүртэлх олон үеийн дурсгалыг хэвлэлдээ хадгалсан нутаг. Үүнийгч гадны олон орны эрдэмтэд Монгол бол археологийн диваачин хэмээн дуулдаг гайхамшиг төвийг хадгалсан нутаг юм. Монголын түүхийг судлахаар 1924 онд байгуулагдсан судар бичгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд түүхийн кабинетийг байгуулж шинжилгээ судалгааны тулгуур хэрэглэгдэхүүнийг бий болгох орон нутаг дахь түүх соёлын өндөр мэдлэгтэй хүмүүстэй холбоо тогтоом түүхэн дурсгалт зүйлсийг хамтын хүчээр бүртгэх ажлыг эхэлсэн нь монголчуудын шинжлэх ухааны үүднээс түүхээс судлах, сэгцлэх мэдлэг бий болгох баримтжуулах ажлын эхлэл байсан юм. Энэ үеэс л Монголд археологийн шинжлэх ухааны суурь тавигдсан гэж хэлж болно. Тухайн үеийн Ахмад Эрдэмт мэргэд энэ чиглэлийн ажлыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бөгөөд тэдний үлдээсэн өв их мэдлэг баримтат өв сүүлийн жилүүдэд өргөн цар хүрээтэй хийгдсэн археологийн судалгааны үр дүн археологчдын хийж байгаа ажлын үндэс суурь болсон билээ. Монголын археологийн эцэг хэмээн нэрлэгддэг хөдөөгийн Перлэ, Дорж сүрэн, Наваан, Сэр Одожов, Дорж, Цэвэн Дорж, Баяр, Мэнэс Ахмад үеийн олон эрдэмтдийн хичээл зүтгэл биетэй судалгаа нь өнөөгийн археологийн хүрээлэнг шинээр зохион байгуулах үндэс суурь нь болсон юм. Монголын археолог. Сайн байцгаана уу? Та бүхэнд Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн байгуулагдсны 20 жилийн мэндийг дэвшүүлье. Манай хүрээлэн 2002 онд засгийн газрын шийдвэрээр Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгээс бие дааж судалгаа шинжилгээний байгууллага болон зохион байгуулагдсанаас хойш 20 жил өнгөрчээ. Бидний хувьд манай хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагаа маань Монгол нутаг дээр хүн амьдарч ирсэн цаг хугацаанаас эхлээд Монголын эзэнт гүрний дараах үеийг хүртэлх цаг хугацаанд холбогдох олон мянган жилийн түүхийг асуудлыг шийдвэрлэх суурь судалгаа хийдэг төрийн байгууллага байна. Манай хүрээлэн өөртөө археологийн томоохон сан хөрөгтэй мөн хамтын ажиллагаа болон инновацийн салбартаагаар нийтдээ 6 салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа ийм хүрээлэн. Манай хүрээлэн бол нийтдээ 43 ажилтнтай, үүнээс 38 ажилтан бол эрдэм шинжилгээний ажил хийдэг. Манай хүрээлэнгийн судлаач нар Монгол нутаг дээр байгаа томоохон дурсгалт газрууд дээр археологийн матлаг судалгааны ажлуудыг хийж томоохон үр дүнгуудыг үзүүлсэн. Одоогоор бол манай хүрээлэн дээр 15 улсын 40 гаруй байгууллагатай хамтарсан гадаад хамтарсан төслүүд ажиллаж байна. Тэгэхээр бол бид нэр энэ Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадаад харилцаа хамтын ажиллагаагаараа бас онцгойрох үүс, үлгэр жишээ болох үүс хамтын ажиллагааг өргөж ирсэн гэж болно. Гадаад хамтын ажиллагаа өргөжхийн хэрээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад манай судлаач бас эрдмийн зэрэг доктор, магистрийн зэргийг бол амжилттай хамгаалж байна. Ер нь бол өндөр хөгжилтэй орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийр үүснээр олон археологийн судалгааны арга зүйн зангилаан дээр ажилладаг гэж хэлж болно. Манай хүрээлэнтэй Америк нэгдсэн улс, Герман улс, Унгар, Польш, Турк, Оросын холбооны улс, Бүгд найрамдах дард улс, Солонгос, Япон хэмтийн өндөр хөгжилтэй олон орны эрдэм шинжилгээний байгууллага судлаач нар хамтарч ажилладаг. Цаашдын бидний зорилго бол зөвхөн Монгол орны нутаг дэвсгэртэй археологийн судалгаа хийх биш. Хөлийн чандад байгаа ялангуяа 13 дугаар зуун их эзэнт гүрний үеийн дурсгалууд дээр гадаадын судлаачтай хамтарч ажиллах олон улсын төвшөнд энэ судалгааг хөгжүүлэх тал дээр бол нэлээд анхаарал хандуулж байгаа. Манай хүрээлэнгийн сан өмөрөгт гэхэд одоогоор бол 200 гаруй мянган дэлхийн зүйлс хадгалагдж байна. Манай хүрээлэнгийн санаачлагаар Монголын үндэсний археологийн музей бас байгуулагдж байгаа. Энэ музей байгуулагдсанаар бол бид нэр цаашдаа бол энэ археологийн салбарын үр дүн амжилт ололтыг бол шууд олон нийтэд хүргэх боломж бас нэгдэх байхаа гэж найдаж байна.
судалгаа шинжилгээний ажиллаараа олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний байгууллага болох нь манай хүрээлэнгийн цаашдын зорилго байна. За тэгээ энэ хүрээнд бол бид нэр олон улсын болон дотоодын томоохон төслүүдийг хэрэгжүүлж эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаа улам гүнзгийгүүлж судлаачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж залуу хооч үеэ бэлдэж ажиллах нь бол бидний эрхэм зорилго байна. Монголын археолог 2002 онд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгээс өргө тусгаарлан байгуулагдсан археологийн хүрээлэн академич Цэвэн доржийн удирдлагад дор эмхлэн зохион байгуулагдаж чулуун зэвсгийн судалгааны салбар, хүрэл төмөр, хүн нүгийн судалгааны салбар, дунд зууныг судлах салбар байгуулагдаж анхны археологийн сурах бичиг гарын авлага тол зэргийг олон арван ном бүтээлийг хэвлэн нийтэлж гадаадын 10 гаруй улсын 20 гаруй байгууллагатай хамтран хээрийн шинжилгээний ангуудыг зохион байгуулан баггүй амжилтанд хүрчээ. За манай байгууллагын түүх бол 21 онд Монгол улсад судрагчийн хүрээлэн байгуулагдсанаар бол эхэлдэг. За Монгол нутагт хамгийн анх археологийн судалгааг гүйцэтгсэн Козловын экспедиц. За мөн энэ экспедицтэй холбоотой соёлын үг хамгаалах тухай хууль гэх мэт анхны эхүүд бол археологийн судалгаатай уялдаж явуулсан байдаг. За ер нь бол социализмын жилүүдэд социалист орны судлаачтай өргөн хэмжээний малтлах судалгаа хайгуулыг бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэж олон чухал нээлтүүд, за ном бүтээл, эрдэмшлэгээний өгүүллүүдийг бол хэвлүүлсэн байдаг. Ер нь бол гадаад хамтын ажиллагаа хамгийн сайн хүрээлэн гэж хэлж болно. За одоогийн байдлаар бол манай хүрээлэн судалгааны 4 салбартай чулуун зэвсгийн судалгааны салбар, за хүрэл төмрийн үеийн судалгааны салбар, хөнөө ба эртний улсуудын судалгааны салбар, за мөн дунд зууны судалгааны салбар. За эдгээр салбарууд дээр лаборатори сан хөмөргийн салбар. За энэ салбар бол археологийн малтлах судалгаа хайгуулын явцад илэрж олдсон олдор хэрэглэгдэх хүнийг шаардлагын дагуу хадгалах, за мөн сэргийн засварлах, за палеоантрополог, палеозоологийн судалгааг хийх ийм ажлыг гүйцэтгэж байна. За мөн дээр нь инновац хамтын ажиллагааны салбар. За энэ бол хуучин мэдээллийн сан археологийн менежментийн салбар гэж байсныг шинжилж инновац хамтын ажиллагааны салбар гэж нэрлсэн байгаа. Энэ салбарын хүрээнд археологийн судалгааг олон нийтэд зөв зохистой сурталчилан таниулах, за мөн эрдэмшлэгийн инновац хамтын ажлыг төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх, инновацийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, үзэсгэлэн, хурал гэх мэт ийм зохион байгуулах үйл ажиллагаануудыг гүйцэтгэх, сурталчилан таниулах энэ чиглэлийн салбар байна. За мөн дээр нь захиргаа аж ахуй гэсэн ийм бүтцтэй археологийн хүрээлэн ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар манай хүрээлэнд 43 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс бол 40 орчим нь эрдэмшлэгийн ажилтан, за шинжлэх ухааны доктор 1, за 20 орчим боловсролын доктор, за мөн тооны магистр, бакалаврын зэрэгтэй судлаачд маад ажиллаж байна. Монголын археолог Монгол нутаг эртний хүний үүссэн нутгийн нэг хэмээн дэлхийн олон орны эрдэмтэд анхаарал хандуулан 20 дугаар зууны ихэнх үеэс судалж эхэлсэн байдаг юм. Энэ үеийн олон арван дурсгалууд ч Монголын говьоос илрэн олдож дэлхийн сонорт хүрчээ. Чулуун зэвсгийн судалгааны салбар бол Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн ууган салбаруудын нэг юм. Бид өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр эдийн үеэс эхэлж хүн амьдарч эхэлсэн хугацааг тодорхойлох, тэдний чулуун зэвсгийн ямар үйл шатуудад дамжиж өнөөгийн үе шатанд шилжиж ирснийг бол тодорхойлох зорилгоо бол 50 судалгааны ажиллагаа хийж явуулж байна. Өнөөдөр манай салбарт эдийн засгийн 7 ажилтан байгааг нь нэгэн шинжлэх ухааны доктор зэрэгцэлтэй, 5 нь боловсролын докторын зэрэгцэлтэй, нэг хүн мандлагын бол докторантур суралцж байна. Манай салбар болох юм бол Монгол нутаг дээр хүн амьдарч ирсэн хугацааг тодорхойлох зорилгыг техникийн ээлжинд тавьж байгаа. Мөн ухаанд хүн хичгэн хэдэн үеэс амьдарч эхэлсэн, хэдэн үед Монгол улсын нутаг дэвсгэрийн чухам ямар байдалтайгаар оршин орж нүүдэл суурьсан амьдарч байсныг бол тодорхойлох зорилгуудыг тавьж ажилладаг. Өнөөдөр манай судалгаанд бол Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Сибирь салбарын археолог Гусаатны зүүн хүрээлэн, Америк нэгдсэн улсын Аризоны их сургууль, Японы Токиогийн метрополитен их сургууль, бүгднээс Лонс улсын Сеулийн үндэсний их сургууль,
Польшийн Братиславын их сургууль зэрэг гадны судалгааны томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Канадын Трентийн их сургуультай хамтран говь тал хэрийн неолит гэсэн сүтгцлүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид 2006 онд Кинтэй аймгийн Норлон сумын нут салхит хэмээх газраас олдсон тарих толгойн ясны дээд хэсгээр бол онцог тогтоох болон түүний ДНК-гийн гарлыг бол тодорхойлох зорилгыг бол тавьсан. Үүний үр дүнд болох нь бол энэхүү Норлон сумаас олдсон энэхүү толгойн яс бол эмэгтэй үеийнх болох нь тодорхойлогдсон. Мөн 39 мянган жилийн тэртээд бол холбогдох нь тодорхой болсон. Дараагийн томоохон судалгааны ажиллах юм бол Булган аймгийн Хотог өндөр сумын нутаг төлбөрийн голын хөндөд хийж байгаа судалгааны ажил юм. Энэ судалгааны ажлын үр дүнд бид 40 гаруй мянган жилийн тэртээ чулуун засгийн үйлдвэрлэл хэрхэн залцсан зэвсгээс ялцсан зэвсгт шилжсэн бол шилжилтийн үеийг бол тодорхойлж гаргаж ирсэн. Бидний багш нарын эхэлсэн аль 1985 оноос эхэлсэн цагаан агуун малын судалгааны ажлыг тодорхой үр дүнгээр шинэ маягаар бол тодорхой зорилтууд тавин ажиллаж байна. Үүний үр дүнд бид нэр цагаан агуугаас бол коноблохын тэмээний ясыг бол олсон. Өнөөгийн тэмээнээс 1.5 дахин биеийн өндөр багаж амьдын жин болох юм бол тонн орчим жинтэй болдог юм амтан байсан тэмээ байсан байна. Мөн орхон 1, орхон 7, мойлтын амны сурангууд бол хийсэн судалгаагаар бол эдгээрийн он цагийг бол дахин шинээр авч үзэх боломжийг бид олгоод байна. Хөвсгөл аймгийн нутаг дээр бол агуун дурчлуудыг малтан хайн илрүүлэн олох малтан судалгааны ажлыг хийсэн. Хөвсгөлийн агуунууд бол ихэвчлэн дээр одоо хойгуур байгаа хэсэгт агуунууд бол маш их мөслөгтэй хүүтэн учраас палеолитийн үеийн дуршил байхгүй харин зөвхөн неолитийн болон дунд бод шинжлэх ухааны үеийн дуршил байж болох юм агуунуудад илрүүлэн олоод судалгааны ажлыг бол эхлүүлээд байна. Өнөөдөр 20 жилийн яваад тэмдэглэж байгаа шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн нийт судлаачтай болон бид бүхэнтэй чулуун засгийн салбарынхантай судалгааны салбарынхантай хамтран ажилладаг бүх гадаад эрдэмтэн судлаачид ажиллаж байсан бүгдд нь энд 20 жилийн баярын мэндийг хүргэнэ. Та бүхний эрдэмийн ажил цагаан дардан байх болтугай. Баярлалаа. Монголын археолог шин чулуун зэвсгийн сүүл хүрэл зэвсгийн төрийн үеийн олон зуун дурсгалууд Монголын Алтай хангай талхээрийн бүсүүдэд өргөн тархсан байдаг. Энэ үеийн хүмүүсийн үлдээсэн хад чулууны зураг дүрс, булших хэрэг сүр олон зууныг туулан өнөөгийн бидний үед хүрчээ. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн хүрэл төмрийн үеийн судалгааны салбар энэ анх 2002 онд археологийн хүрээлэн байгуулагдсанаар энэ салбар бол хүрэл төмөр хүннүүгийн сектор гэсэн нэртэй байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо манай салбарт 4 эрдэмтний ажилтан ажиллаж байгаа. Нэг нь доктор, 3 нь бол магистрийн зэрэгтэй 3 судлаач ажиллаж байгаа. Монгол улсын нутгууд дэвсгэр нь бол энэ хүрэл төмрийн төрийн үеийн голлох томоохон юм соёлоодын голомт нутаг байдаг. Энд амьтны загвар дурлаг, энэ монументал урлаг буюу энэ буган хөшөө, тий? Энэ нүүдэлчдийн тэр зэр зэвсэг, нүүдлийн соёл иргэншлийн одоо нүүдэлчийн төр тулсуудын уг үндэс болсон овог аймагуудын түүхэн дурсгалуудыг бол хадгалж байдаг. Энэ утгаараа бол энэ дэлхийн хүрэл төрөө төмрийн үеийн судалдаг судлаачдын анхаарлыг бол ямагт татаж ирсэн онцлогтой манай Монгол орн. Мөн манай салбарын судлаачид энэ хүрлийн хөгжингүй хүрлийн үед холбогдох энэ сагсай уш тий мөн энэ төрүүлэг нь харуулсан оршуулга мөн хайрхны соёл зэрэг энэ олон хөгжингүй хүрлийн үед холбогдох соёлын дурсгалуудыг бол малтан судалж судалгааны эргэлтэнд оруулах ажлуудыг бол хийж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа болон бусад бүс нутгийн хэмжээнд байгаа буу хөшөөнүүдийн судалгаа гаргаж үүн дээр бол 3 бот ном хэвлэж бол энэ онцаг тэр бугун хөшөөг босгож байсан хүмүүсийн генетикийн асуудал дээр бас нэлээд агц дэвшилтэй бол ажилласан. Энд бол ажиллаж исэн хүмүүсээс дурдах юм бол доктор профессор Төрбат, доктор Гантулга гэх хүмүүс бол ер нь энэ хүрлийн үеийн судалгаан дээр бас нэлээд тодорхой хэмжээний судалгааны ажлуудыг бол хийж ясан байгаа. Манай салбарын судлаачдын оролцоотойгоор Монголын хадны зургийг бол дэлхийн өвд бүртгүүлэх ажил бол их эрчимтэй сайн
хийгдэж байгаа. Баян Улгийн аймгийн нутагт байгаа 3 хадны зургийн дурсгалт газрыг бол нэг Шивээ тайрхан, Арал толгой, Цагаанслаа баг оогор гэсэн 3 дурсгалт газрыг бол нэг Монгол Алтай хадны зургийн цогцлбор гэсэн байдлаар бол дэлхийн өвд 2011 онд бол бүртгүүлсэн. Одоо Монголын говь дахь хадны зургийн цогцлбор дурсгал гэсэн нэрийн дор мөн 3 газрыг энэ Дундгой аймгийн Үлзий цумын Тагт багийн нутаг Дийлуул, Өмнө Говь аймгийн Хамбогд сумын Жавхлан тайрхан, Баянхонгор аймгийн Баянлэг сумын Бичгтийн ам гэсэн энэ 3 газрыг бол говийн бүс нутгийн онцлогийг харуулсан дэлхийн үеийн гайхамшигт нэгэн жишээ юм а гэж одоо дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр бол урьдчилан зохицолтод оруулаад энэ дагуу одоо бэлтгэл ажлууд бол хийгдээд явж байна. Манай археологийн хүрээлэнтэй хамтран ажилладаг гадаад дотоодын эрдэмтэн судлаачид мөн оюутан залуучууд нутаг орныхоо төв соёлыг эрхүүлэн дээдлж бидэнтэй нэгт хамтран ажилладаг нутгийн төв соёлынхоо төлөө чин зүрхнээсээ зүтгэж явдаг нутгийн иргэд мөн манай хүрээлэнд ажиллаж исэн болон одоо ажиллаж байгаа эрдмийн хамт олондоо археологийн хүрээлэн үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж цаашдын ажилд нь амжилт бүтээл бүх хүмүүст эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монголын археолог Хүрлээ төмөр зэвсгийн төрийн үеийн нүүдэлчид өөр хоорондоо дайн байлдан хийж байгаа хадны зургууд Алтай хангайн ууланд аривн их тохиолддог. Эдгээр хүрл зэвсгийн нүүдэлчин дайчид хожимын хүн нүгүрэн үүсгэн байгуулсныг түүх археологийн судалгаагаар бэлхнээ харуулдаг юм. За манай шинжлэх ухааны академи археологийн хүрээлэн 2002 онд анх үүсгэн байгуулагдсан үед тус салбар нь хүрэл ба төрөө төмрийн үе хүнүүгийн салбар нэртэй анх байгууллагадан ажиллаж байсан бол 2010 оноос хүнүүгийн археологийн судалгааны сектор болон үргэлжин ажиллах болсон. За тус судалгааны гол судалгааны чиглэл бол хүнүүгийн улс оршуулга, хот суурин, үйлдвэрлэлийн түүх, хадны зургийн судалгааг голчлон хийдэг бөгөөд сүүлийн жилүүдээс хүнүүгөөс хойших төр тусад үеийн археологийн судалгааг хийж ирлээ. За тус судалгааны салбарт докторийн зэрэгтэй 2 судлаач, одоо докторантоор сууж буй 2 судлаач ажилладаг. За миний бие бол хүнүүгийн үйлдвэрлэлийн түүх, түүн дотроо одоо төмөрлөг боловсруулалт болон эртний Варсавчдах үйлдвэрлэлийн дурсгалын судалгааг голчлон хийдэг. За манай салбар 2002 оноос хойш хийсэн судалгааны үр дүнд хүнүүгийн булш оршуулгын судалгаагаар голчлон судалгааны ажлыг хийсэн бөгөөд за өнөөгийн байдлаар Монгол улсын нутаг дэвшгэрээс нийт 370 орчим дурсгалт газраас нийт 13 мянган орчим хүнүүг үед холбогдох булш оршуулгын дурсгалыг бүртгэн баримтжуулаад байгаа бөгөөд эдгээрээс 9 дурсгалт газарт нь нийт 2000 орчим хүнүүгийн язгууртны булш байгаа тогтоогод байна. За бидний энэхүү судалгааны үр дүнгөө үндэслэн хүнүүгийн археологийн дурсгалын тархалтын зураглалыг газрын зураг дээр буулгасан 50 мянганы зургийг бол сүүлд хэвлүүлсэн байгаа. За мөн одоо нийт Монгол болон хөрш зэрэглэлтэй бүс нутгуудаас хүнүүг үед холбогдох нийт 24 орчим хот суурины дурсгалуудыг илрүүлээ олсон байгаа. За эдгээрээс нийт 20 орчим бол одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөрч байна. За мөн бидний бас нэг судалгааны гол чиглэл болох хүнүүгийн үйлдвэрлэлийн түүхийн судалгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байна. За энэхүү судалгааны үр дүнд бол Алтай нуруу, Хангаан нуруу за Орхон гол, Хэрлэн голын сав хөндийгөөр нийт 10 орчим эртний төмөр үйлдвэрлэл болон Варсавчдах дурсгалуудыг илрүүлэн олоод байна. За эдгээр дурсгалууд нь сурвалжийн мэдээнд бол хүнүүчүүдийн үйлдвэрлэлийн талаар бол ямар нэгэн баримт мэдээлэл байдгүй бол за археологийн бодит баримтаар бол эдгээр бүс нутгуудад хүнүүгийн үйлдвэрлэлийн төвүүдийг бол ажилуулж ижээ гэдгийг бол сүүлийн судалгаагаар тодорхойлж байна. За манай судалгааны салбар сүүлийн 20 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгээ нэгтгэн сүүлийн үед эдийн шинжилгээний бүтээлүүдийг цуврал болгон гаргаж байгаа. За үүнээс цохос дурдах юм бол за хүнүүгийн археолог Монголын эртний түүхийн 5 бод, Монголын археолог палеонтологийн сор олдрууд зэрэг бүтээлүүдэд тус судалгааны салбарынхны хийсэн гол үр дүн нэгтгэн олонний хүртэл болгон хэвлэн нийтлүүлсэн. За хүнүүгийн археологийн судалгаа нь бол 1920-ад оноос анх Монгол нутагт хийгдэж эхэлсэн байгаа. За энэ үеэс хойш бол Монголд Монголын үндэсний археологч нар бэлтгэн гарснаас хойш энэ үеийн судалгаагаар үе үеийн нэртэй археологч нар судалгаа хийсэн байдаг. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгуудыг нэгтгэн бид нар олон нийтэд сурчлан таниулах ажлыг хийж ирсэн. За үүнээс дурдах юм бол 2011 онд Франц улсад талын эзэнт гүрэн хүнүү
нэртэй үзэсгэлэн амжилттай зохион байгуулсан. За сүүлд энэ 2019-20 онд ноён уулын булчнаас гарсан олдвор эрхлэгдэхүүнээр Монголын үндэсний музей дээр 6 сарын турш ноён уулын хүн үгийн үзэсгэлэн нэртэй үзэсгэлэн зохион байгуулсан гаргасан байдаг. За ингээд тус салбарын зүгээс бол тус салбартаа хамтран ажилладаг нийт гадаад хотуудын судлаач нар болон бүх эрдэмтэн судлаач нартай шинжлэх ухааны академи археологийн хүрээлэн үүсгэн байгуулагч нар 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монголын археолог хүн нүгийн эзэнт гүрний төрийн зохион байгуулалтыг өвлөн авч нүүдэлчдийн түүхийг үргэлжлүүлэн Мандан бадарсан Түрэг, Уйгур, Хятан Монголын эзэнт гүрний үеийн олон зуун булш оршуулга, хөшөө дурсгал, хот суурин маш ихээр бидний үед өвлөгдөн иржээ. Монгол Улсын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн байгуулагдсны 20 жилийн өнөөдөр тохиолж байна. Дундад зууны салбарын ялангуяа археологийн судалгааны гол объектууд, гол судалгааны ажлууд бол Монголын эзэнт гүрэн, түүн толгойдоход хот суурин, булш мөнхөн, бичиг үсгийн дурсгалуудыг голлон судалж байна. Үүний зэрэгцээ Монголын дундад зуун буюу 650 оноос хойш энэ үед хамаарагдах эртний төргүүд, төргийн хажуу төргийн хаант улс, Уйгурын хаант улс, Киргиз, Кедан улсын үеийн олон дурсгалуудыг судалж байна. Монгол улсууд бол анхны судалгаа хийж эхэлсэн үе бол энэ эртний өрөө нүчгийн дурсгал буюу орхины хүнд идэх Бэлгээ хаан, Күлтээгэн нарын дурсгалыг анх авч илрүүлснээр археологийн судалгаа эхэлсэн. Энэ ч утгаараа бол дундад зууны судалгаа бол 100 гаруй жилийн түүхтэй гэж үзэж болно. За Монголын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд бол нийтдээ бол нэг 10 орчим хүмүүсийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Өмнө одоо бол нэг 6 хүний бүрэлдэхүүнд ажиллаж байна. Энд бол манай докторууд Хөрөлсөх, Батбаяр, Мөнх тулг, за эрдэмтний ажилтан Мөнх баяр, Батболд, Буян хишиг гэдэг энэ олон сайхан залуучуудтай хамтран ажиллаж байна. За манай салбарыг анхны салбарыг удирдах хүн бол алдарт археологч Довдон баяр бас юм аа. Түүний бичсэн Монголын хүн чулууны тухай, Монголын эзэнт гүрний хүн чулуу, төргийн хүн чулуу, за Монголын эзэнт гүрний нийслэл хар хором хотыг малтсан тухай олон сайхан өгүүлэлүүд, ном зохиолууд гарсан. За Монголын шинжлэх ухааны академийн археологийн дундад зууны салбар бол Орхон Монголын савд байгаа олон аргун дурсгалуудыг судалж байгаа. Үүний дотор бол хар балгас хэмээх том Уйгурын маш том хотыг бол судалж амжилттай үр дүнгууд төрж байна. За энэ судалгаа эхлэхээс өмнө бол хар хором хотын судалгаа бол Монгол Германы хамтран секцээс өргөлүүлсэн. Энд бол манай дундад зууны салбарын олон эрдэмтэн судлаачид энд өсөж бий болж суралцаж энэ хотыг судлах ажилд гар бие оролцсон байгаа. 2000 оноос ахуулаад бол орхины хөндөд байсан төргийн хаан Бэлгээ, түүний жанжин Күлтээгэн нарын дахлын агуунуудыг бас амжилттай малтан судалж тэнд бол музейн барилгуудыг бол барьж одоо үзмэр болж олон түмэнд бол үд хаалга нээгээд байна. Сүүлийн үеийн судалгаагаар бол энэ намганы хөндийгээс төргийн үед холбогдох ялангуяа Бэлгээ хаан Күлтээгэн нарын аав болох Гутлуг Гэлтрээс хааны бичиг үхий гэрэл төшөө дахлын агууны зохицлуудыг бас малтан судалж олон нийтийн хүртэл багталтаар ажиллаж байна. Цаашдын судалгаа үргэлжилж байна. Сямби Жужааны үеэс бүрэлдэн бий болсон хатанд оршуулдаг тусгай соёл бол байж энэ бол Монголын соёлтой салшгүй холбоотой юм а гэдгийг бол судлан гаргасан ийм амжилтанд хүрээд байна. Дундад зууны судалгааны онцлог бол бүх түүхэн сурвалжууд байгаа боловч зарим нь бол одоо байхгүй. Түүний нөхөх үгүй бол одоо тэр бичсэн бүх сурвалжуудыг бол биет амьдрал дээр байгаа зүйлүүдийг тодтогон гаргах, баримтжуулахын бол дундад зууны судалгааны ажлын археологийн судалгааны ажлын гол үүрэг юм а. Монголын археолог Монголын археологийн судалгаагаар илэрч олдсон олон үеийн дурсгалуудыг анх байсан дүр төрхийг сэргээх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажил археологийн судалгааны чухал нэгэн хэсэг юм. Энэ нь нэг хүний ажил биш, сэргээн засварлагч лабораторийн нарийн судалгааг ямар төрөл зүйлийн эд материалаар хийсэн дурсгал болохыг тогтоох нь нарийн чимэглүүр ажил. Зөвхөн хүний гараар хийсэн эдлэл хэрэглэлтүүдийг тухайн үеийн хүний антропологийн хэв шинж, өвчин эмгэг, гэмтэл бэртэл зэргийгч тусгай мэргэжилтнүүд судлан шинжилж тогтоодог. Археологийн хүрээлэн бие даан байгуулагдсанаас хойш өөрийн малтан шинжилж, малтлах судалгаагаар илэрч олдсон дурсгалуудыг сэргээн засварлах лабораторийг байгуулан олон арван дурсгалыг сэргээн засварлаж бэхжүүлэн музейн үзмэр болгоход идэвхжүүлэн ажиллаж байна. Энэ бүхнийг олон нийтэд хүргэх, мэдээлэлээр хангах, тайлан хэрэглэгдэхүүнийг ном зохиол болгон хэвлүүлэх ажилд шамдан
зүтгэж байна. За Шинжлэх ухааны академийн археологи хүрээлэнгийн инновац хамтын ажиллагааны салбар нь бол одоо 2022 онд шинээр зохион байгуулагдаад ажиллаж байна. За энэхүү салбарын зорилго бол мэдээж ихний ээлжинд Монгол орны одоо археологийн мэдээллийн санг баяжуулах зорилготой. За үүний зэрэгцээ Монгол оронд хийгдэж байгаа одоо олон төслүүд, археологийн хайгуул, малтах судалгааг одоо олон нийтэд танилцуулах, сурталчлах. За улмаар одоо дэлхийд археологийн судалгааг сурталчлах одоо ийм зорилготой. За Алстан болвол бид бүхэн одоо бас гарааны компани байгуулад за мөн одоо төр хувийн хвшлийн байгууллагуудтай инновац хамтын ажиллагааг хөгжүүлэх одоо ийм зорилготой ажиллаж байна. За бид бол одоо 21 онд хүнөө ба одоо археологийн шинэ нээлт үзэсгэлэн бол амжилттай зохион байгуулсан. За үүний хүрээнд одоо бас баримт кино, за бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг хийсэн байгаа. За манай салбар бол одоогийн байдлаар одоо 3 эрдэм шигний ажилчинтай ажиллаж байна. За эхний хүн бол одоо Цэнгүү. За энэ хүн маань бол одоо Туркийн Стамбулын их сургуульд одоо магистрийн зэрэг хамгаалсан. За Монгол Улсын их сургуулийг археологи мэргэжлэр төгссөн одоо ийм залуу байгаа. За Лавгсүрэн бол Улаанбаатарын их сургуулийн археологийн техник одоо археологч мэргэжлэр төгссөн. За Мишельт маань Монгол Улсын их сургуулийн археологи антропологийн техник мөн одоо археологч мэргэжлэр төгссөн. За ер нь бол одоо антропологи чиглэлээр цаашаага одоо мэргэшгээр ингэж ажиллаж байна. Мэдээж хэрэг одоо нэгэнт археологийн судалгааг олон нийтэд сурчлан таниулах учраас одоо энтлийн чиглэл дээр бол нэлээд анхаарал хандуулад одоо бас судлаачдыг юм бол энэ эвлүүлэг, монтаж хийх, за хэрхэн одоо бичлэг танилцуулах хийх үү, хэрхэн олон нийтэд одоо археологийн дурсгалыг зөв зүйтэй танилцуулах талаар бол одоо бас тодорхой хэмжээний сургалтууд хийгээд явж байна. Мөн манай салбарын нэг гол одоо зүйл бол археологийн хүрээлэнгийн нийт судлаачд. За ер нь бол археологийн хүрээлэнгийн судлаачдаар ч хязгаарлахгүй. Ер нь манай Монголд судалгаа хийж байгаа археологчдын дунд сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг одоо нэвтрүүлэх, таниулах, за арт эрдэмтлийн мэргэжилтэнгээр одоо сургалтууд зохион байгуулах гэх мэтлэн. За мөн одоо англи хэлний сургалт олон төрлийн ийм сургалтуудыг шин технологиудыг нэвтрүүлэх талаарх үйл ажиллагааг одоо энэ салбар маань бол зохион байгуулж явдаг. За ингээд одоо салбарынхаа нэрийн өмнөөс археологи хүрээлэнгийн 20 жилийн мэндчилгээ дэвшүүлж одоо хамтран ажилладаг дотоод гадаадын судлаачид, төр хувийн хвшлийн байгууллагууд одоо бүхий л хүмүүстэй ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монголын археологийн хүрээлэн байгуулагдсанаас хойш Хятад, Япон, Солонгос, Герман, Англи, Орос хэлээр олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, ном зохиол, каталог, нэгэн сэдв зохиолыг хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгоод байна. Өөрөөр зэрэгцээ хүн нүүгийн ноён уулын археологийн судалгаа, эрдний хотууд гарын зурагт Монголын хатанд сэлсэн урлаг зэрэг үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж үзэгчдийн хүртээл болгоод байна. За ингээд одоо археологи хүрээлэнгийнхаа 20 жилийн ой одоо мэндийг нийт одоо археологийн хуралдан хамт олон болон одоо дэлхийд дархан суугаа манай хүрээлэнтэй нэгт хамтран ажилладаг олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачдтай одоо өргөн дэвшүүлж ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улс археологийн дурсгалаар үлэмж баян бидэнд бол маш их ажил байгаа. Энэ хугацаанд бол бид нэр Монголын нийт археологийн дурсгалын 1% хүрэхгүй дурсгалын одоо судалгаа шилжүүлэх ажлыг хийсэн гэж болно. Тань бидэрт 99% одоо судалгаа шилжүүлэх ажлыг хүлээж байгаа. Тийм учраас биднэрт бол судалгаа шилжүүлэхний өргөн боломж байна. Тэгэд цаашдаа Монголын археологи, Монголын эртний түүхийн судалгаанд томоохон одоо хувь нэмэр оруулна. Олон томоохон нээлтүүд чатараалан гарна гэдэгт бол найдаж байна. За ингээд 20 жилийнхаа ог тэмдэглэж байгаа хүрээлэнгийн хамт олонд баярын мэнд дэвшүүлэхийн албанд Монголын нийт археологчдоо Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач нартаа баярын мэндийг дэвшүүлье.
Монголын археологийн хүрээлэн байгуулагдсны 20 жилийн ойд зориулв.